Сайн бацхан охтodоо сургачийн 461 дугаар бодлого дээр бүгдээрээ хамтарч бодцгаая. Дараах уртын хэмжээнүүдийг ихээс нь бага руу эренбэлж дэвтэртээ бичээрэй гэсэн бодлого байна. Энэ бодлогыг бодохын тулд бид яах вэ? Та ямар хэмжээнийг өгсөн бэ? 15 дециметр, 125 см, 3 м, 78 мм, 65 м, 600 см, 35 дециметр, 100 мм. Эндээс уртыг хэмжих нэгжүүдэд бүгдээрээ ялгам бичиж дециметр, сантиметр, метр, миллиметр гэсэн уртыг хэмжих нэгжүүдэд илэрхийлэгдсэн тоон хэмжээнүүд өгөгдсөн байна. Тэгэхээр хүүхдүүдээ бид өмнөх хичээлүүдээр дециметр, сантиметр, метр, миллиметр гэсэн уртыг хэмжих нэгжийг мэддэг болсон. Одоо бүгдээрээ сэргээн санацгай. Ямар хэмжээг илэрхийлдэг юм болоо? 1 см хэдэн миллиметртэй тэнцэх вэ? Та нар юу гэж бодож байна? Тэгвэл одоо багшны хэмжээг гаргалаа. Энэ маань бидэнд байгаа шом гэсэн үг. Энд 1 см-ээр илэрхийлж байна. Энэ хоорондох зай маань болохоор яасан? 1-ээс 2-ын хооронд илэрхийлэгдсэн уртын хэмжээс байна. Тэгэхээр энэ хооронд хэдэн тэнцвэр хэсэгт хуваагдсан байна вэ? Хараарай. Зайд байгаа энэ хэмжээг юу гэж илэрхийлэх вэ? 1 мм хэмжээ гэдэг байх нь тэгвэл энэ 1 мм хэмжээний дотор хэдэн удаа байгаа вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 мм. Тэгэхээр 1 см маань 10 мм-тэй тэнцдэг байх нь. Сэргийн санаарай. 1 см 10 мм-тэй тэнцдэг байх нь. Энэ хоорондох уртын хэмжээс маань 1 см хэмжээ гэж хэлж болно. Өөрөөр бас миллиметрээр илэрхийлэн уншвал 10 мм гэж уншиж болох нэ. За тэгвэл одоо энэ 1 метр хичнээн сантиметртэй тэнцэх вэ гэдгийг харуулж байна. Тэгэхээр зэрэг хүүхдүүдээ сая бид ярилцсан энд альва хэмжээс тгээс эхлэж уртыгаа хэмжин. Тэгэхээр зэрэг энд тэг гэсэн дээр тохируулаад хэмжихэд энд хэдэн сантиметр байгаа вэ? 10 сантиметр байгаа. Тэгэхээр энэ 10 сантиметр маань энд хэдэн удаа байна вэ? 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Бүгдээрийн хооронд нь 10 см маань яасан? 100 см буюу энэ хэмжээ маань миллиметрийн хэмжээ байх нь. Бүгдээрийн хооронд нь тааш ингээд залгалаа гэж бодвол 100 см маань миллиметртэй тэнцэх нь. Тэгвэл 10 дециметр хичнээн сантиметртэй тэнцэх вэ гэдгийг одоо бүгдээрээ тооцоолон үзье. Зайд 10 см буюу 1 дециметр. 2 дециметр, 3 дециметр,
4 дециметр, 5 дециметр, 6 дециметр, 7 дециметр, 8 дециметр, 9 дециметр, 10 дециметр. 10 дециметр маань хичнээн сантиметр байх вэ? 100 сантиметр байх юм. Яагаад гэвэл 1 дециметрт хичнээн сантиметр байдгийг дахиад эргээд хараарай. Энэ 10 сантиметр маань юу гэсэн үг вэ? 1 дециметр гэсэн үг. Тэгэхээр энэ 10 сантиметр гэж уншиж болно. Дециметрээр уншвал 1 дециметр гэж уншиж болно. 1 дециметр. Тэгвэл энэ 1 дециметр 10 удаа байхаараа 10 дециметр буюу 100 сантиметр байх юм. 1 дециметр чинь 10 сантиметр шүү дээ. 10 сантиметр, 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 10 сантиметр гэж сантиметрээр илэрхийлэгдвэл дециметрээр илэрхийлэгдвэл 1 дециметр маань 10 удаа байгаад ингээд зэрэг 10 дециметр буюу 100 сантиметр. За тэгвэл бүгдээрээ сурагчийнхаа бодлогоор орцгоё. Эдгээр уртын хэмжээгээр илэрхийлэгдсэн тоонуудыг ихээс нь дагруу эренбэлж бичээрэй гэсэн. Тэгэхээр хүүхдүүдээ өнгөөр ялгаатай дециметрээр илэрхийлэгдсэн 15 дециметр, 35 дециметр. Одоо тэгвэл энэ шараар илэрхийлэгдсэн маань сантиметрээр илэрхийлэгдсэнийг ялгая. 125 см, 600 см. Одоо энэ метрээр илэрхийлэгдсэнээ ялгая. 3 м, 65 м. Одоо тэгээ үлдсэн нь 78 м, 100 м байна. Ингээд хүүхдүүдээ эдгээр хэмжээнүүдээс яаж ихээс нь дагруу эренблэх вэ? Дандаа өөр хэмжих нэгжүүдээр илэрхийлэгдсэн нь дециметрээр, сантиметрээр, метрээр, миллиметрээр, метрээр, сантиметрээр, дециметрээр, миллиметрээр хэмжих нэгжээр илэрхийлэгдсэн тоонуудыг ихээс нь дагруу эренблэхтэй. Одоо бүгдээрээ багшийнхаа хийж байгаа аргыг сайн ажиглаарай. 600 см-т маань 100 см хэдэн удаа байгаа вэ? 1, 2, 3, 4, 5, 6. Ингээд 100 см 6 удаа байхаар 600 см. Тэгэхээр зэрэг 100 см маань хичнээн метр вэ? Бүгдээрээ метрээр илэрхийлэгдэхийг. 100 см нь 1 метр. 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 Энд байгаа 100 см 1 метр. 100 см 1 метр. Тэгэхээр 1 метрийн хэдэн удаа байна? 1, 2, 3, 4, 5, 6 удаа байгаа учраас 600 см маань хичнээн метр гэсэн үг вэ? 6 метр гэсэн үг байна. За одоо өөр сантиметрээр илэрхийлэгдсэн энэ 125 см байгаа. Энэ 125 см-ийг бас метрээр илэрхийлье. Метрээр илэрхийлэхийн тулд 125-аа заадлая. 100 см 25 см. 100 см хүрэхгүй тохиолдолд 25 см задлагдана. За тэгэхээр 100 см буюу 100 см нь хичнээн метр вэ? 1 метр. Тэгэхээр зэрэг 1 метр 25 см. Энэ маань өсөв 125 см маань 1 метр 25 см гэсэн үг байна. Тэгэхээр зэрэг одоо энэ
шараа тодруулсантай адилхан метрээр яасан илэрхийлж эхлэв. Одоо тэгвэл дараагийн хэмжигчтэй тоогоо илэрхийлье. 15 дециметр, 10 дециметр, 5 дециметр хоёр байгаа гэж задлана. 10 дециметр маань өсөөгөө өгдөө 1 метр гэсэн үг. Яагаад вэ? 10 дециметр чинь 100 см-тэй тэнцдэг шүү дээ. Тэгэхээр 100 см-тэй тэнцдэг учраас 10 дециметр маань өсөөгөө өгдөө 1 метр гэсэн үг. 1 метр 5 дециметр. Тэгэхээр 15 дециметр маань 1 метр 5 дециметр байх нь. Бас метр илэрхийлж чадваа? Чадлаа. Одоо тэгвэл энэ байгаа 35 дециметр бүгдээрээ задлана. 30 ба 5. 30 дециметр, 5 дециметр. 30 дециметр гэдэг маань 3 метр. Яагаад вэ? 30 дециметрийн 10 дециметр нь 1 метр байдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань 3 метр байна гэсэн үг. Тэгэхээр 35 дециметр маань өсөөгөө өгдөө 3 метр 5 дециметр гэсэн үг. За одоо ингээд харахаар зэрэг 1 метр 5 дециметр, 1 метр 25 см, энд 3 метр, энд 65 метр, энд 6 метр, энд 3 метр 5 дециметр, одоо 78 мм 100 мм үлдлээ. Үүнийг бүгдээрээ задлие. 70 мм 8 мм. 70 мм маань өгдөө 7 см гэсэн. Яагаад вэ? 1 см 10 мм байдаг. За тэгэхээр 78 мм маань 7 см 8 мм. Бид метрээр үүнийг илэрхийлэх боломж одоохондоо байхгүй. За одоо 100 мм-ийг илэрхийлье. 10 мм хэдэн удаа байх вэ? 10 удаа байна. За 10 мм маань 10 удаа. 10 мм маань хичнээн сантиметр вэ? 1 см гэсэн үг. Тэгэхээр 10 мм 1 см, 10 мм 1 см, 10 мм 1 см-тэй тэнцдэг. 10 мм 1 см-тэй тэнцдэг. Тэгэхээр 1 см-ийн хэдэн удаа бай? 10 удаа байна шүү дээ. Тэгэхээр энэ байгаа 100 мм маань хичнээн сантиметр гэсэн үг вэ? 10 см гэсэн үг. Одоо бид эренбэлэхэд их амархан болжээ. Хамгийн их хэмжээтэй аль нэрээ, аль тоо нэрээ. За одоо ингээд анхаарал хараарай. Үүнийг эренбэлэхийн тулд бидэнд ямар мэдлэг хэрэгтэй вэ? Энд дециметрээр өгөгдсөнийг бүгдээрээ яах вэ? Энэ 1 м 25 см гэдэгтэй адилхан сантиметрээр илэрхийлье. 5 дециметрт маа дециметр хэдэн удаа байгаа вэ? 1 дециметр 5 удаа байгаа. 4 5 удаа. 1 дециметр 5 удаа байгаа. 1 дециметр маань хичнээн сантиметр вэ? 10 см. 10 см. 10 см. 10 см. 1 дециметр 10 см-тэй тэнцсэн. Тэгэхээр зэрэг 10 см-ийн 5 удаа байгаа учраас энд байгаа 5 дециметр маань өсөөгөө 50 см гэсэн үг. За тэгвэл одоо энд байгаа 5 дециметр мөн ялгаа авахгүй юу гэсэн үг вэ? 1 дециметр 5 удаа байгаа. Ингээд 1 дециметр нь 10 см, 1 дециметр 10 см-тэй тэнцдэг, 1 дециметр 10 см-тэй тэнцдэг, 1 дециметр 10 см-тэй тэнцдэг шүү дээ. Тэгэхээр 5 дециметр маань хэдгсээгөө 50 см гэсэн үг.
Үнэхээр 15 дм маань 1 м 50 см гэсэн. 125 см нь 1 м 25 см гэсэн. Тэгэхээр энэ хоёрын аль нь их вэ гэдэг харагдаж байгаад 1 м 1 м-тэйгээ тэнцүү. Харин 50 см 25 см хоёрын 50 см нь ямар урт. За ингээд харахаар зэрэг одоо хараарай 7 см 1 м хоёрын 1 м нь урт байж таарна. Ингээд бүгдээрэнд нь ажиглалт хийн. Энд 45 дм маань 3 м 50 см болчихжээ. Одоо би үүнийг эренблэхийн тулд ямар мэдлэг хэрэгтэй вэ? 1 м, 1 дм, 1 см, 1 мм гэсэн хэмжээнүүдийг багш нь ихээс нь дагруу эренбэл бичлээ. 1 м маань 1 дм-с урт хэмжээ. Яагаад гэвэл 1 м 1 дм 10 удаа байдаг. 1 дм маань 1 см-с урт хэмжээ. Яагаад гэвэл 1 дм дотор 1 см 10 удаа байж ич 1 дм болно. Тэгвэл 1 см маань 1 мм-с урт хэмжээ. Яагаад гэвэл 1 см дотор 1 мм маань 10 удаа багтаж ич 1 см-тэй тэнцдэг. Үнэхээр зэрэг бидний үдсэн уртын хэмжих нэгжүүд дотор хамгийн урт хэмжээ нь 1 м. Тэгээд 1 дм, 1 см, 1 мм байдаг байна. Үүнийг бол нэгж хэмжээ гэж нэрлэдэг. Нэгж хэмжээ. Одоо бүгдээрээ дээр нь эренблэхий. Хамгийн урт хэмжээ 1 м гэсэн тийм энд нэгжээр илэрхийлэгдсэн тохиолдол. Тэгвэл энд метрээр илэрхийлэгдсэн 3 м байна. Энд 65 м байна. Тийм ээ? Энд 3 м 50 см байна. 35 дм гэдэг чинь 3 м 50 см гэсэн. Энд 125 см гэдэг чинь 1 м 25 см гэсэн. Энэ 15 дм гэдэг чинь 1 м 50 см гэсэн. Тэгэхээр зэрэг хамгийн урт хэмжээ аль нь вэ? Дээр нь дугаарлаа 65 м. Дараа нь 600 см-ээр илэрхийлэгдсэн 6 м байх нь. 600 см-ийг 6 м гэж ойлгоно. Яагаад гэвэл 600 см нь 6 м-тэй тэнцэх учраас. Үүнийг ингэж хуургаж харна гэсэн. Нэгжээ шилжүүлж харна. За дараа нь 3 м 50 см, 1 м 50 см, 1 м 25 см аль нь урт хэмжээ вэ? Энд байгаа 3 м 50 см буюу 35 дм. 35 дм-ээр нэгжийн шилжүүлэг хийж 3 м 50 см-ийг шилжүүлэг хийж эренблэхтэй харна гэсэн. За дараа нь 4-р нь одоо энд метрээр илэрхийлэгдсэн 2 тоо үлдлээ. 2 хэмжээс үлдлээ гэсэн. Энэ хоёрын 15 дм 125 см хоёрын аль нь их вэ гэдгийг харахын тулд энэ шилжүүлэлттэй харна. Метрээр илэрхийлсэн. Тэгэхээр 15 дм нь урт хэмжээ. Яагаад гэвэл 15 дм чинь 1 м 50 см учраас. Энд 3 м багш нь орхисон байна тий. За энд 3 м. 3 м маань яасан 35 дм-ээс богино хэмжээ байна. Яагаад гэвэл энд 35 дм чинь 3 м 50 см учраас. Ингээд зэрэг маш сайн ажиглаж харахгүй тоо үлдээчихвэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Эренбэлж явахдаа заавал 5 дугаарт нь энэ 15 дм-ээр илэрхийлэгдсэн хэмжээ орох нь байна. Яагаад гэвэл 15-ын тоо 3-ын тоо 2-ыг яах нь эренбэлж жишэхгүй. Яагаад гэвэл хоёулаа дециметр метр гэсэн хоёр өөр хэмжээстэй. Тэгэхээр зэрэг хоёулын адилхан метр гэсэн хэмжээсээр илэрхийлж байж ич аль нь урт хэмжээ гэдгийг харна. Тэгэхээр зэрэг 1 м 50 см 3 м 3 м нь урт хэмжээ учраас яах нь
Өмнө нь эренбэлэгдэх нь. За дараа нь мэдээж 125 см. За одоо ингээ харъя. Метрээр илэрхийлэгдээгүй тоо үлдчихүү, үлдээгүй байна тийм ээ. Одоо энд 78 мм, 100 мм хоёр үлдлээ. Энэ хоёрын аль нь өмнөө орох вэ? Аль нь урт хэмжээс вэ? За 100 мм маань 10 см гэсэн. 78 мм маань 7 см 8 мм гэсэн. Бараг одоо энэ үгээс нэгжийн шижүүлэлт хийлгүүгээр харахад ч боломжтой байна. Яг үлээ хоёулаа ижил нэртэй байгаа учраас өмнөө 100 мм эренбэлэгдэж 78 мм сүүлд нь эренбэлэгдэх буюу хамгийн бага хэмжээтэй тоо байна. За тэгэхээр 65 м метрээр бичигдэх юм. Хоёрдугаар 600 см гэж энэ өргөцсөн хэмжээгээр бичнэ. 600 см-ийг бид юу гэж ойлгох вэ? 6 м гэж ойлгоно. 1 метрт 100 см байдаг учраас энд маань 6 м байгаа гэсэн. За дараа нь 3-т нь 35 дм. 35 дм гэдэг чинь 3 м 50 см. Энд 65 м, 6 м, 3 м 50 см. Дараа 3 м. Дараа 15 дм. Яагаад 15 дм орчихлоо? 15 дм гэдэг чинь 1 м 50 см учраас. Энийг 15-ыгаа 15 гэж задлж харна. 10 дм нь 1 м байна гэсэн. 5 дм нь 50 см байна гэсэн. Дараа 125 см буюу 1 м 25 см. 125 гэдэг тоо маань 125-ыг задрагна. 100 см 25 см. 100 см нь 10 дм. Тэгэхээр 15 дм нь өмнөө гарах нь ойлгомжтой байгаа. За одоо дараа 100 мм. 100 мм чинь 10 см гэсэн. Энэ сантиметр. Энэ маань 125 см-оор энэ 10 см гэсэн. Дараа нь 78 мм буюу 7 см гэсэн. Тэгэхээр зэрэг тоог нь харж эренбэлэхгүй, юуг нь харж эренбэлв? Хэмжих нэгжийг харж эренбэллээ. Тоог нь хараад эренбэлнэ гэвэл хамгийн урт нь 600 болох гэдэг үстэй. Гэтэл 600 чинь сантиметрээр илэрхийлэгдсэн учраас энэ 65 м-ээс дараа нь эренбэлэгдэж байна гэсэн. Гэтэл энэ тоог нь хараад эренбэлнэ гэхээр зэрэг энэ 15 3 2-ыг хартаа 15 нь өмнө орохоор харагдаад байгаа. Гэтэл яагаад 3 м-ийг өмнө нь оруулж эренбэлвэ гэхээр зэрэг метр дециметр 2-ыг яаж юм 3 м гэдэгт 30 дециметр байгаа гэсэн үг. За хараарай 15 125 2-ын 125 бүр яах нь эдрээс ингээ өмнө нь орохоор харагдаад байгаа боловч энэ чинь сантиметрээр илэрхийлэгдсэн байна шүү дээ. 15 дециметрт чинь хэдэн сантиметр байгаа вэ? 15 дециметр чинь хэдэн сантиметр вэ гэхээр чинь 10 дециметр нь 100 сантиметр байдаг тийм үү? Тэгэхээр зэрэг энэ яасан 125 сантиметр гэдэг маань эндээсээ 100 сантиметр энд 5 дециметр чинь 50 сантиметр ингээд 150 сантиметр болоод өмнө нь орж ирж байна гэсэн. За ингээд хүүхдүүдээ эренбэлэгтээ тоог нь харж эренбэлдэггүй хэмжих нэгжээ хараад шилжүүлэлтээ хийж эренбэлдэг байх юм шүү.